Hi, их болор байна. Тэгээд with love инхүү гэдэг подкастер та бүхэндээ мэдчилж байна. Тэгээ өнөөдрийнхөө подкастер нэг амар гоё сэдвийн талаар ярилцах гэсэн. Тэр нь юу вэ гэхээр ганц би байх тухай. За тэгээд яагаад ингэж маха гэдэг гэхээр тэгээд банахнаас нэг асуух гэж байгаа зүйл нь болохоор ганц би гэдэг үгнээс бүр залхаж байгаа хүмүүс байгаа бол наашаага анхаарлаа хандуулна уу гэж хэлмээр байна. Тэгээд сүүлийн хэдэн жил ганц би байсных нэг амар гой сонь юмнууд ажиглагдсан, анзаарагдсан. Тэгээд нэлээд олон хүмүүстэй ярилцсныхаа үндсэн дээр энэ хүний нийтлэлийг бичиж маш олон хүмүүсийн юмнуудыг уншсныхаа дүгнэлт байдлаар ингээд бичсэн байгаа л да. Тэгээд энэ 2018 оны 9-р сарын 11-нд бичсэн нийтлэлийн тухай та бүхэнтэйгээ өнөөдөр подкастаар ярилцахыг хүсэж байна. За тэгээд тэрний вэ гэхээр хизэнээс ганц би байх нь өвчин мэт болсон юм. Яагаад үерхэлтэй эсвэл гэр бүлтэй хүмүүс маань ганц би нэгнээс илүүд тооцогддог болсон юм бэ? Ихэнх хүмүүс яахарахгүй дийлэх хүмүүс маань онцгой тэрнийг чиний хүнийг өөрийнхөө хүнийг хайж байдаг. Тэр болгоно нийтэйгээ хамт байхыг хүсэж байдаг. Гэхдээ яг үүндээ зарим тохиолдолд маш олон тохиолдолд бид нэр яг хэнийг хайгаад байдаг. Яг юу хийсэд байгаа яг үүндээ үнэхээр ойлгож чадаагүй байдаг. Тэгээд тэрнтэй холбоотойгоор ч тэр өөрийнхөө хайртай хүнийг олохыг зорж байгаа ганц бие хүмүүстэй дараах хідэн зүйлийг хуваалцмаар байна. Нэгдүгээрт тэгээд энэ 13 зүйлийн тухай ярилцах болно шүү. Тэгэхээр тэгээд уйдах юм бол наанаас нь зогсоож болно. Гэхдээ дуустал нь сонсоорой гэж би маш их хүсэж байгаа шүү. Тэгээд тэрнээс гадна юу хүсэх вэ гэхээр доор комент байдлаар өөрснийхөө ганц бие амьдралын тухай гоё сонирхолтой түүх эсвэл өөрснийхөө хувьд олж мэдсэн бусад ганц бие хүмүүстэй хуваалцахыг хүсэж байгаа зүйлүүдээ бас харамгүй бид нартай хуваалцаарай гэж хүсмээр байна. Бэлэр өдрөг радиогоос. Alright, за нэгдүгээрт юм бүхэн өөрчлөгдөх боломжтой. Тэгээд тэр тусмаа юм болгон өөрчлөгддөг. Бүр 100% баталгаатаагаар та нарт тэрийг хэлж болно. Тэгээд хэрв та насаараа сингл байсан ч тэр их хоног сингл байгаа чинь ерөөс огт падлыг асуудал шүү. Тэгээд яг үүндээ зарим нэгэн тохиолдолд хүмүүс юу гэж боддог вэ гэхээр за яаны ханиа олно гэдэг чинь сансар нисгээс амар хэцүү. Эсвэл 40 хүрсэн хүн хараа олно гэдэг нь харь гаригийн хүнд олцлогдохоос илүү магадлал багтаа гэж бодогдох тохиолдол зөндөө гарч ирдэг. Гэхдээ яг үүндээ тэр ярианд бити итгээрэй гэж хүсмээр байна. Яагаад гэж зүгээр яг үндэ гэх юм бол хайр хизээч оройтдаггүй. Таны хүн буюу чиний хүн төрөний өмнөх подкастаараа таатай хуваалцсан байгаа шиг тэр хүн чинь нэгэн газар бас яг л тантай адилхан гайхацуун л явж байгаа гэдэгт чин сэтгэлээс итгэрэй гэж хэлмээр байна. Тэгэлээд яг үндэ тийм хүн байгаа гэдэгт нэгтгэе явж байхаас бол яг үндэ танаас ямар нэг юм унаад яваад байгаа шүү дээ. Тэгэхээр итэг гэж хэлмээр байна. Окей, хоёрдугаарт босгоо зайлшгүй өндөрсгөх шаардлагатай байдаг. Яагаад вэ гэхээр ихэнх тохиолдолд миний эргэн тойронд байгаа хүмүүсийг харангууд ч юу вэ гэхээр зөвхөн ганцаараа байхаас айсандаа л хин нэгэнтэй хэнийг ч хамаагүй хүлээн зөвшөөрөөд хамттай байхыг хүсдэг. Тэгээд тийм хүмүүс ямар их байгаа гэж хэрв та тийм төрлийн хүн юм бол яагаад ганцаараа байхыг тийм их үзэн ядаад байгаа юм бэ гэж асуумаар байна өөрөөс чинь. Өөртөө таалагддаг юм уу? Уг нь яг үндэ өөртөө хамтаа байх хамгийн гоё гайхалтай мэдрэмжүүдийн нэг нь яагаад юм уг нь бол яг мөн шүү дээ. Яагаад вэ гэхээр та үн тасархасаа хүн гэдэгтээ өөрөө итгэхгүй байгаа даа нөө. Тэн шиг ийм гоё хүнтэй хамт байх нь үнэхээр аз завшаантай хэрэг гэдэг өөртөө ядаж эхлээд бодож эхлэх шаардлагатай байх гэж бодож байна.
Тэгээд дараачихаа 5 дугаар хэсэгт бас ярих юмны талаар таад маань сонсоорой гэж хэлмээр байна те. 3 дугаарт ганц би байхад хамгийн гоё өөрийгөө хөгжүүлэх хамгийн их тохиромжтой, хамгийн их зугаатай, хамгийн их боломжтой цаг үе нь байдаг шүү. Тэгэхээр тэр болгон дээр нь өөрийгөө хөгжүүлэх биш, өөрийгөө таньж мэдхэд зарцуулах тэр хугацаа байгаа шүү. Тэгээд харамсалтайгаар юу болдгоо гэхээр ихэнх хүмүүс өөртөө нуур тулахаас зүгтах зорилгоор нийгмийн харилцаанд орж байдаг. Тэр нь юу вэ гэхээр хамтаа байгаа хүмүүсийнхаа амьдралд асуудалд нь анхаарлаа төвлөрүүлж тэгээд тэрнээсээ болохоор үүдэлтэйгээр өөрийнхөө асуудлуудаас тэг булзааруулж тэг өөрснийхөө асуудлыг түр хойшоо тавьж байж байдаг. Тэгээд яг үүндээ харах юм бол та гэдэг хүн өөрийгөө хэр сайн таних вэ? Хэр сайн мэдэх вэ? Энэ хүнийхээ яг чин сэтгэлээсээ сэтгэлийнх нь гүнд нь орох гэж хэрэг оролдого хийсэн бэ? Яг үүндээ бол та гайхалтай хүн. Тэгээд ганц би байхдаа энэ хүү гайхалтай хүнийг судалж, мэдэх, ойлгох боломж нь, ухамсарлах боломж нь яг тэр үед нь байдаг болохоор энэ цаг хугацааг өөртөө зориулаарай гэж хэлмээр байна те. Зөндөө их шин зүйл туршиж үзэх хэрэгтэй. Бас өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй гэж үзэж байна. 4-р ганц би байхад ямар асуудлууд үүсдэг вэ гэхээр хин нэгний араас бид амар хөөцөлдөж эхэлдэг. Тэр нь юу вэ гэхээр хайртай, crush, bla 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 гэх мэтчлэн зөндөө олон төрлийн хүмүүс байна л да. Тэгээд хин нэгний араас хөөцөлдсөн л тэр амьдралаар явж байдаг. Гэхдээ тэгхээ болох шаардлагатай байна. Тэр нь юу вэ гэхээр хинийч араас бөө хөөцөлд гэж ярих гэж байна. Тэгээд яагаад вэ гэхээр хэрв та тухайн хүний араас хөөцөлдөх шаардлага гарч байгаа бол тэр хүн чинь таныг амьдралдаа байлгахыг хүсэхгүй байна. Уучлаарай. Тэрийг бүр дахин хэлье. Хэрв та хүний араас хөөцөлдөх шаардлага гарч байгаа бол тухайн хүн чинь таныг амьдралдаа байлгахыг хүсэхгүй байгаа. Яг өндөө өөрснийхөө ингээд бодолтой ингээд чадынхаа түүхийг бодоод үз. Тэр нь юу гэхээр нэх ядаргаатай ингээл байн бичээд байдаг нэг өөрөө ч хувьд болохоор нэг тийм сонирхолтой биш хүн байх юм болоод хай юу вэ? Унтчихээн үү? Яаж яана уу гэж тэр мессеж болгонд нь та хариулаад байдгүй. Яг өндөө үгүй л байхгүй. Тэгэхээр яг тэрнтэй адилхан хэрв тухайн хүн чинь өөрийг чинь амьдралдаа байлгахыг хүссэн болоод синдэд өнгөрөхгүй байсан шүү. Тэгээд ихэнх тохиолдол юу байдаг вэ гэхээр ялангуяа эмэгтэйчүүд маань сонсож байгаарай. Бид нэр тухайн хүнийхээ өмнөөс өөртөө зөндөө олон тайлбар тавиад байдаг. Хөрхи завгүй байгаа ойлгүй дээ. Хөрхи ямарваа нэг юм асуудал гарсан байх та. Хөрхи гих мэдчлэн маш олон тайлбарууд байгаа шүү. Тэр хүн хариу бичихгүй байгаа бодоод өөртөө ч уулзахгүй байгаа бол уучлаарай ойлгомжтой асуудал. Тэгээд тиймэрхүү хүмүүс цаг зарцуулаад тэр нь санаа зовоо сууж ахаар өөрсөндөө хөрөнгө оруулалт хий гэж хэлмээр байна. Тархиа хөгжүүл. Тавдугаарт бид нар өөрснөө нэг толгоондоо нэг мөрөөдлийн үнэ төсөөлсөн байдаг. Ихэнх тохиолдол, ихэнх бүсгүйчүүд ийм баймаар байна, тийм байна, тэ тиймэрхүү боловсралтай, тиймэрхүү мэдлэгтэй, тиймэрхүү одоо юу гэдгийг статустай гих мэтчлэн. Гэтэ яг үндэ тухайн хүнийг хүсэж байгаа бол нэг хуваалцах гэж байгаа зүйл чинь нэг хуваалцах гэж байгаа зөвлөмж чи юу юм бэ гэхээр өөрийнхөө тэр мөрөөдлийн хүнтэйгээ адилхан хэмжээнд өөрийгөө хөгжүүл гэсэн зүйлийг хуваалцмаар байна. Тэр нь юу вэ гэхээр заримдаа өөрсөнд ч ингээл амар олон дутагдaltaй талууд байгаад байдаг. Тэгээд ихэнх тохиолдол яадаг вэ гэхээр бид нар тэр дутагдaltaй талуудыг нөхөх хүнийг хайгаад байдаг. Яг үүндээ тэгэх шаардлага байхгүй. Та өөрийнхөө л хамгийн гайхамшигтай хувилбар болох шаардлагатай. Тэр нь юу вэ гэхээр та өөрийнхөө хамгийн гайхалтай хувилбар нь болоод хувирчих юм бол хин нэгэн
таны дэргэд байгаа хин нэгэн вау энэ бүсгүй те энэ залуу миний хажууд байна штэ. Йоо би ямар азтай залуу вэ? Азтай бүсгүй гэж бодох тийм хэмжээнд өөрсдийгөө бүх талаас нь хөгжүүлэх шаардлагатай шүү. Тэгээд өмнө хоёрт хэлжсэн зүйлийг маань энэ 5 дугаар хэсэгтээ бас хуваалцж байгаа шүү. Буцаага санахгүй байгаа л 2 дугаар хэсгийг сонсоорой гэж хэлмээр байна те. 6 дугаарт гэх юм бол ихэнх тохиолдолд ганцаараа бий байгаа хүмүүс ганц бий байгаа хүмүүс яадаг вэ гэхээр өөрөөсөө зугтчихдаг. Тэгээд нэг ихний хэсэгт хэлсэндээ яг адилхан. Тэгээд нэг хэлэх гэж байгаа зөвлөмж нь юу вэ гэвэл өөртөөгөө байж сур. Тэгээд тэр тусмаа энэ цаг хугацаанд дурлал нандин та бол үнэхээр саак хүнстэй яг үндэ. Та надад итгэхгүй байна уу? Би таны буруу гэж үнэхээр баталж чадна. Яагаад вэ гэхээр хүн бүр өөрийн байдлаараа өөрийнхөө төгс байдаг. Энэ хорвоо дэлхий дээр танаас өөр яг өөртөө ч адилхан ийм хүн байх чадвартай хүн нэг ширхэгч байхгүй. Тэгээд ихэнх тохиолдолд асуудал синглчүүд маань юу гэдэг вэ гэхээр эндээ итгэдэггүй. Тэгэл яг үндэ баасан гаргийн орой туртаа намаа барьж хөвтөх ч юм уу те өдрийн тэмдэглэлээ хөтлөө сууж байгаа ганцаараа алхах гэх мэт зүйлүүдийг хийж өөрийн дотоод ертөнцөө таньж мэдхэд зарцуулах нь амар чухал. Тэгээд тэр болгоныгаа мэдэж тэр болгоноосоо ингээд амар гоё суралцах тэр боломжоо бид нар ихэнх синглчүүд маань яадаг вэ гэхээр тэрэндээ зарцуулахаас илүүтэйгээр юмнаас сайж юмнаас хоцорч хуйдэ тэр партинаас тэр юунаас хоцорч хуйдэ эсвэл би тэр хүнтэй ингээд би тэр партин дээр очиж ямар нэгэн хүнтэй танилцах байх гэдэг магадлал тэр нэг ахархан жишээ тийм нэг бодолтой байдаг. Тэгээд яг үүндээ ихэнх тохиолдолд бид нар тэр хайцаасаа болоод өөрийнхөө хүссэн зүйлдээ биш хүсээгүй зүйлдээ өөрийнхөө цагаа урж яадаг. Тэгээд яг үүндээ тэр болгон цаг хугацааг өнгөрүүлж гадагшаа юм хайхаас илүүтэйгээр эхний ээлжинд ядаж өөртөөгөө байж сурч өөрийнхөө юун дуртайг мэдэрч сурч өөрийнхөө ямар нөхцөл байдалд те амар гоё таатай мэдрэмж авдаггүй гэдгийг ядаж эхний ээлжинд ойлгосоо гэдэг зөвлөмжийг 6 дугаар хэсэгт хөрвүүлмээр байна. 7 дугаарт энэ дээр би энийг бичиж байхдаа бүр амар бүр инээд хүрчээсэн те. Сайн хүмүүс санч хогоор нэг байна. Тэрний юу гэхээр яг үндэ хогоор нэг нь чайшин те. Гэхдээ сайхан залуу, сайхан бүсгүйчүүд үнэхээр сайн хүмүүс тэрүүгээр нэг байгаа. Хүн болгоно айгу тийм бүх гайгүй хүмүүс хүнтэй суудсан байна гэж бодож байгаа бол яг үндэ үгүй. Яг тэгвэл тааж гисэн одоо хүртэл ганцаараа ганц бие хിവэрэ байгаа гэдгийг төсөөлтөө. Вөө! Тэгэхээр ч шал өөр төрлийн мэдрэмж төрж байгаа. Тэрний юу гэхээр нийгэм, найзууд, ажлынхан танд итгүүлэх гэж оролцож байгаа. Энэхүү хурам ихэлтэд бити автаарэ. Хүн болгон гэрэлцсэн биш. Сайхан зөндөө олон ганц биеийн залуучууд тэрүүгээр нэг байгаа шүү. Харин та өөрөө тухайн хүмүүстэйгээ уулзах боломж өөрснөө уулзах тэр нөхцөл байдлыг нь бүрдүүлж гэнэ үү гэдэг том асуулт байгаа шүү. За 8 дугаарт тэрний юу гэхээр биднэрт үүсэж байгаа ялангуяа энэ сингл байх үед үүсэж байгаа тийм тодорхойгүй нөхцөл байдал маань үргэлж боломж дагуулж байдаг. Ихэнх хүмүүсийн айдас төрүүлцэх зүйл нь юу вэ гэхээр бид нар хинч ирээдүг зөвнөж чадахгүй. Тэгээд ихэнх тохиолдолд ялангуяа синглчүүд юу гэж хэлдэг вэ? Хөшөрч байна штэ. Би одоо ингээл ганцаараа ингээл байгаад ах юм бах та гэл маш олон асуултууд өөрснөөсөө асуугаад байдаг. Тэгэл тэр тоолгондоо эргэлзээд шантраад заримдаа бүр бачарууд явцдаг. Гэтэ яг үүндээ харах юм бол энэ тодорхойгүй байдал маань маш олон боломжийг бий болгож байдаг штэ. Таны хувьд одоогийн байдлаар таны сонголт ч хязгааргүй байна гэж төсөөлтөө. Энэ бол үнэхээр гайхамшигтайгаар амьдралдаа сайхан хүмүүстэй танилцах, учирч үзэж болох боломж шүү дээ. Тэгээд
тэр дунд нь магадгүй таны заяаны ханч явж ах ч юм билүү. 9-р. Яг одоо байхгүй биш байгаа зүйлтэй төвлөр. Тэгээд таталцлын хууль гэж ярьдаг тэр нууц мууц гэх мэтчил таад өнөөдөр энэ affirmation гэдэг юуны сэтгэл зүйн ертөнцөөр харах юм бол нэгдүгээрт бид нар юу гэж хэлэх вэ гэхээр муухай зүйл бодож ганц бие байхыг муухаар төсөөлж байгаа бол та яг яхарахгүй дэлхий рүү огторгуу руу энергийнхаа төвшөнд яг л тийм мэдээлэл өгж байгаа. Харин та өөртөө өөрийнхөө тэр ертөнц рүү явуулж байгаа мессеж чинь давтагдашгүй сайхан дотоод ертөнцтэй найзууд ажил мэргэжилтэй найзуудтай тэ ажил мэргэжилтэй эрүүл мэндтэй санаа тавьдаг гой хоолууд хийх гих мэтчлээ амьдралынхаа хорон бүр мөч болгоныг чимж байдаг тэр зүйлүүд рүүгээ анхаарах тусам та яг тийм л эерэг бодолтой яг л тийм зүйл рүүгээ анхаарсан яг л тийм ертөнцийг хажуудаа эргэн тойрондоо үүсгэсэн тэр хүмүүсийг татаж байдаг. Та өөрөнгөө төсөөлөд үзтээ. Нэг тийм гоё, тайван, аз жаргалтай, эрүүл, тэнхлүүн гэл нэг хүнийг ингээд төсөөлтөй хажууд нь байхыг нь та яг тийм өөрөө хүн болох юм бол ямар төрлийн хүмүүсийг хажуудаа дагуулж авчрах вэ гэдэг асуулт байгаа шүү. 9-р тэ. 10-р за одоо 3хан зөвлөлтлээ шүү. Тэгээ сонсоход магадгүй заримдаа ингээд хэцүү байж магадгүй ч гэсэн хэсэг бүлгээр нь буулгаад та бүхэндээ өөрснийхөө миний яг хүрэхийг хүсэж байгаа тэр мессежүүдийг илүү ойлгомжтой байх болов уу гэж бодож байгаа шүү. Гэхдээ хэрв энэ арга маань таалагдахгүй байгаа бол доор бас комент байдлаар харуулаарай гэж хэлмээр энэ. Тэгэхээр дараагийнхаа подкастууд дээр тэрэн дээр анхаарал ажиллаа явчих шүү. Окей, 10-р. Өөрийнхөө аз жаргалтай зүйлээр өөрийгөө завгүй байлга. Тэр нь юу вэ гэхээр ууланд алхах дуртай бол уулчтын групп нэгт тийм ном унших дуртай бол номны ортноод хорхоотнуудын тийм уулзалтууд дээр очиж болно. Бүжиглэх дуртай бол бүжгийн клуб дээр очиж тэгээд тэрс ганц би байгаа дээрээ найзуудтайгаа тэр балет үздэг ч юм уу тий өөр бусад ямар ч хамаагүй олон хобби сонирхолтой зүйл үйл ажиллагаа арга хэмжээнд тэр болгоныгаа амьдралаараа дүрэг яг үнэндээ ганц биш болчих юм бол тэрэнд ч очих боломж гарахгүй тухайн хүн чинь бас сонирхдаг үуч тодорхойгүй болохоор яг одоо яг өөрийнхөө дуртай зүйлүүдийг хий. Тэгээд тэр донд нь аз жаргалтай үнэхээр хавбан бай. Магадгүй тэр донд нь таны ч гэсэн хүн явж яхахыг хинч үгүйсэхгүй шүү дээ. 11-р шүү дээ. Энэ бүр миний мантра гэж хүн болгонд хэлмээр байгаа зүйл нь юу вэ гэхээр та ямар ч хүнээр хайрлуулмаар байгаа хэмжээнд өөрийгөө хайрлаж сур. Ихэнх тохиолдолд бид нар яадаг вэ гэхээр хуучин үерхэж байсан хүмүүс манай онцгой зан гаргадаг байсан бол дахиад нэг тунгаан бод. Та өөрийгөө өмнө үргэлж хайрлаж чаддгүй байсан бол болох шаардлагатай та өөрийгөө хайрлаж чадаагүй байгаа цагт нөгөө хүн яаж таныг хайрлах аргыг нь олох юм бэ? Яаж танд та өөртөө инэрэнгүй хүндэтгэлтэй харьцаж хандаж сураагүй цагт болохоор нөгөө хүндээ та ямар жишг үзүүлж байгаа гэхээр надаа яаж харьцаж болно? Яг үүндээ хайр сэтгэлээр дүүрэн жинхэнэ харилцааг хүсэж байгаа бол та өөрөөсөө л эхлэх шаардлагатай. Бусад бүх 13 зүйлийг нь хийж чадахгүйсэн ч гэсэнтэй ядаж энэс эхлэрэй гэж хэлмээр байгаа шүү. 11 энэ зүйл маань хамгийн том хамгийн чухал хэсэг нь байгаа шүү. Миний өнөөдрийн та бүхэндээ хуваалцахыг хүсэж байгаа зүйлүүдээс тэгээ энэ талаар айгүйх ярилцах болно. Маш олон нийтлүүд дээр угаасаа яг өөрийгөө хайрлах тухай ярьдаг байгаа шүү. Тэгэхээр дараагийнхаа нийтлүүдээр болон подкастууд дээр тааятайгаа бас энэ талаар дийлэрэнгүй ярилцсан. Ер нь яаж өөрийгөө хайрлах гэдэг чинь яг юу гэдэг тухай бас нэлээд ярилцах байгаа шүү. 12 дугаарт ганцаардсан үедээ бид нар яг ганцаараа байхад single байхад айгүй олон тохиолдолд ганцаарддаг байгаа. Тэгээд тэр ганцаардсан үедээ
юу гэж хийхийг хүсвэ гэхээр зөвлөх вэ гэхээр бусад хүмүүст туслана. Өөрийгөө буруутгаж, зэмлэж байгаа бол магадгүй болцоогүй утсан бол эсвэл бүр нэг ямараад байгаа бол явж магадгүй асрамжийн газар нэг өдөр хөшүүлчүүлдэ те тоглож өнгөрүүлэх эсвэл жоохон хүүхдүүдэд очиж тоглож өнгөрүүлэх эсвэл одоо лантун тохиогийн зөндөө олон хийж байгаа зүйлүүд байгаа. Тэгэл яг юутааж өөрийнхөө хүсэж байгаа нэг сайн үйл хийгээд үз. Та бусад хүмүүст тусласнаар өөрийнхөө хувьд болохоор хамгийн өндөр сэтгэл зүйн таашаал авч тэгээд маш олон илүү дутуу хэрэгтэй хэрэггүй юмнуудаас салж толгоондоо байгаа эргэлдэж байгаа тэр мэдээллүүдээс салж те. Тэгээ яг үндэ биднэрт өөр бусад хүмүүс биднэрт тусалж чадсанаар өнөөдөрт биднэрт байгаа зүйлүүдээ ойлгож талархаж эхэлдэг байгаа шүү. Тэгэхээр ганцаардсан үедээ явж бусад хүмүүс туслаарай. Ганц би байх ганцаарцсан үе хоёр өөр шүү. Тэгэхээр яг ганцаарцсан үедээ. Тэгээд хамгийн сүүлд нь юу вэ гэхээр хүлээцтэй бай. Яг үндэ төгс зүйл гэж үгүй. Гэхдээ таны төсөөлж байгаа төгс хүн чинь цаан шин байгаа. Би бүр тань 100% амлаж чадна тэрийг нь. Яг үндэ ёр бусын бүтээл, уран бүтээл бүтээхэд цаг хугацаа шаардлагатай байдгийн адил сонгодог хүн бидний амьдралд орж ирэхийн тулд бид нарт хүлээх төвчээртэл байх шаардлагатай. Яг үндэ тэрэн дотроо юу гэж яриад байгаа гэхээр таныг гэж орж ирсэн заримдаа хүмүүс зөндөө их гарч ирнэ. Гэхдээ та яг өөрийнхөө стандартыг тавьж яг өөрийнхөө хүссэн зүйлийг харж өөрийн гэсэн хүнээ хүлээх тэр хүлээцтэй байж чадсанаар болохоор зөв хүн таны амьдралд орж ирдэг. Зүгээр ганцаараа байна гэдгээс болоод хүнтэй байхаас илүүтэйгээр тухайн хүнээ хүлээж магадгүй одоо ойр зур гарч ирж байгаа тухайн харилцаануудыг хойшоо тавьж сурч тэгээд тэрэнд нь хүлээцтэй байж өөрийгөө таних, өөрийнхөө хүссэн зүйлийг хийж би гэдэг хүнээ таних тусам бид нар дараагийнхаа зөндөө олон синглонуудыг нэгдүгээр бүтээхэд тус болохгүй. Гэхдээ өөрийнхөө хувьд ядч зүрхээ шалуулахгүйгээр явах боломжтой байдаг шүү. Та юу хүсэж байгаагаа мэдснээр, та хэн бэ гэдгээ өөрийнхөө хувьд тодорхойлсноор, та өөрийнхөө юунд дуртайгаа тодорхойлж чадсанаар болохоор магадгүй биш би танд хамлая. Цаг хугацааны ирэх нь таны гэсэн цорын ганц түүнийг олох үдийг ч нээж өгч болно шүү. Тэгээд надтай хамт байсан энэхүү 13 зүйлээр ганц би хүмүүсийн хувьд заримдаа анхаарах ёстой, заримдаа биднэрт нэг сануулгах шаардлагатай байдаг мессежүүдийг хуваалцахыг хүссэн. Их болор байна. Тэгээд дараачихаа подкастаар дахин уулзцгаая. Баярлалаа.